Окей. За. The late Bronze Age city of Troy 6 гэдэг лөө. За 6th royally corresponded with the flourishing of Mycenaean culture is the Greek-speaking world when there were great palaces in places such as Mycenae, Pylos, Athens, Thrace, and Thebes, with centralized economies and hierarchical power system. За. За өнгөрсөн хүрэл зэвсгийн үеийн Трой 6 дугаар хот нь гэж үү? Late гэдэг чинь юу гэсэн үг л те? Сүүлээр гэсэн үг те? Хүрэл зэвсгийн үеийн сүүлээр байсан гэсэн үг шүү дээ. Төгсгөл хэсэгт ч юм те. Хойд хэсэгт ч. За хүрэл зэвсгийн үеийн сүүлээр байсан тэр одоо Трой 6 дугаар хот нь corresponded гэдэг буш мууш уу? Хамааралтай байсан гэсэн үг та. Харилцаа хамааралтай гэсэн үг. Roughly гэхээр одоо баг зэргийн тий одоо юу гэх вэ? Ерөнхийдөө гэсэн үг шүү дээ. Roughly баг зэргийн ерөнхийдөө ойролцоогоор бүдүүлгээр бараг л гэсэн үг. За нэг тийм бүдүүлгээр за ямар ч нэг юм жоохон харилцаа холбоотой байсан тэр нь flourishing гэдэг нь болохоор одоо хөгжиж цэцэглэх гэсэн үг. Мандан бадрах. Ойлгож байна уу? За Mycenaean соёлын Мандан бадартай одоо тийм баг зэрэг харилцаа хамааралтай. Тэгээ энэ нь болохоор хамааралтай. Тэгээд Грекийн дэлхийд ярьж ийн гэж. Нөгөө юм баггүй. With the flourishing of Mycenaean culture in the Greek-speaking world гэж байна. Тэгэхээр ийм Mycenaean Greek гэдэг нь болохоор ийм олон жижиг аймагуудын одоо нэгдэл баггүй. Хүрэл зэвсгийн үед байсан Грекийн энэ том одоо соёлыг Mycenaean Greek гэдэг баггүй. Тэгэд грекээр ярьдаг байсан ертөнцийн одоо тэр хөгжил цэцэглэлтэй одоо баг зэрэг хамааралтай байсан гэж тийм үү? Одоо тэр 6 дугаар Тройн. Ерөөд энэ өгүүлбэрийг харах юм бол энэ таслаас өмнөхийг харах юм бол те ингэ харах юм бол. Грекээр ярьдаг ертөнцийн одоо Mycenaean-ы соёлын хөгжилтэй Трой 6 баг зэрэг холбоотой байсан гэж юм шүү дээ.
Mycenaean биш Mycenaean гэж уншихгүй юу энэ чинь? Яг хоо Mycenaean гэж яг юу дуудлага нь бол мэдэхгүй байна. Зөв дуудлага нь бол мэдэхгүй байна. За энэ хичээл дээр Mycenaean гэсэн юм мөн л ах шиг байна. Мэдгүй. За. When there за грекээр ярьдаг ертөнц гэх нь болохоор тэнд агуу паласс гэхэр чи ордон маягийн юм ярьж байна уу? Мгм. За агуу ордон газар дээр одоо Mycenaean-ы Such-as гэхэр чи одоо юу бол? Жишээлбэл гэдэг. Тийм. Тухайлбал. За газар дээр байсан агуу орднуудыг одоо грекээр ярьдаг ертөнц байгаа маа. Одоо жишээлбэл Mycenae, Pelos, Athens, Tyrins, and Thebes. Thebes. Гэт эдгээр ордон юм уу? When there were great palaces in places. Одоо энэ газруудад агуу орднууд байх үед гэж штэ. Эдгээр болохоор бүгдээр хотуудын нэр баггүй. Тэр одоо Mycenaean Greek гэдэг үед байсан алдартай хотуудын нэр. За тэр грекээр ярьдаг ертөнц гэдэг нь болохоор тийм агуу ордонтой газруудыг хэлж байгаа маа. Тэд нар болохоор энэ хотуудаа тий. When centralized тэгээд одоо голлон эдийн засгууд болон төвлөрсөн эдийн засаг. Төвлөрсөн эдийн засаг болон hierarchical power system гэдэг. Hierarchy гэж мэдэх үү? Hierarchical гэж дуудана. Hierarchical power system. Тийм том бүтцтэй юм яриад байна да тий. Hierarchy гэдэг нь болохоор юу вэ? Дээрээс доошоо буюу одоо нэг юутэй гэж хэлэх вэ монгол хэлээр? Дарга цэрэг одоо албан тушаал зэрэг зэндаатай гэсэн үг байхгүй юу? Шатлан захирах ёс гэсэн байна. Төл дээр. Ерхэд hierarchy гэхэр чинь хаантай ч юм уу те мэдгүй ямар ч гэж болно л тоо. Ерөнхийлөгчтэй ч юм уу. Одоо дээшээ доошоо гэж байдаг тийм систем баггүй. Ерхэд энэ хотууд нь төвлөрсөн эдийн засагтай. Одоо нэг хот дээрээ төвлөрөөд одоо тэр ордон байгаа газарт те мөнгөө цуглуулад тэгээд ийм дээрээс доошоо системтэй ийм газрууд байсан гэсэн үг байхгүй юу? Чиний явах цагчсан гайгүй юу? Гайгүй. Чинийх гайгүй юм. Би. Тэгээд хүртэл уншичаад дуусах уу да. Нэг цогцлбор. За эхлээд энийг уншиж те. This culture ямарсан хөдөн юу шиг хэлээд байна? Гайгүй ч юм. Culture. Тийш сонсоод. So this culture was literate using a form of script known today as Linear B
Аха. Writing seems to have been used primarily for keeping records so that the great lords could keep track of their wealth. Аха. За. Энэ соёлонд байсан Literate гэдэг нь literate болохоор бичиг үсгтэй гэсэн. бичиг үсгтэй. Аха. Одоо бичиж чаддаг байсан гэсэн. Уншиж чаддаг байсан гэсэн. Уншиж бичиж чаддаг байсан гэсэн. За бичиг үсгтэй бичиг үсгийг using ашигладаг. Скрипт одоо тийм бичвэрийн формоор гэж үү? Скрипт гэхээр одоо бичиг гэж бодоод байна. Бичгийн хэв ч юм уу те. Бичгийн формоор, бичгийн хэв маягаар. Бичгийн хэв, үсгийн хэлбэр. Бичгийн хэлбэрийг ашигладаг байсан. Using ашигладаг. Тэгээд скрипт нь болохоор мэддэг, өнөөдрийн мэддэг as гэхээр жишээлбэл гэж орж ирэх юм. Өнөөдрийн мэддэг ингэ тайлбарлаж байна уу? Form of script гэж байна шүү дээ. Ийм одоо бичгийг хэрэгэлдэг байсан. Тэр нь өнөөдөр болохоор linear B гэж нэрлэгддэг л гэсэн үг шүү дээ. Known today as. Өнөөдөр болохоор linear B гэдэг ингээд дуусч байгаа юм. Цэг За linear B гэж нэрлэгддэг. Ийм хэл үед юм уу те? Who knows. За би тэгээ цааш нэг чинь нэг гэж бодов ш. Биш. Хоёр үйлмэр гэж бодов ш. Тэгээд writing seems to have been used primarily for keeping records. Бичсэн магадгүй гэж үү? Seems to have been магадгүй байсан. Used хэрэгэлсэн. Бичиг үсгэн гэж шүү дээ. Writing одоо бичвэр гэж. За. Бичвэр нь магадгүй have been used ашигладаг байсан. Primarily гэхээр одоо голцоо гэсэн үг тийм. Ерөнхийдөө ч биш. Голцоо төвлөрөөд ч юм тийм. Яг голцоо. Тийм, голцоо гэсэн. Голцоо одоо тэр бичиж авахд юм үлдээхэд гэх юм. For keeping records хэр чинь тэмдэглэл үлдээхэд гэсэн үг тийм. Тэмдэглэл хадгалахад ч юм тийм. За. Тэмдэглэл хадгалахад голцоо хэрэгэлдэг байсан юм шиг байлээ гэж байна тийм үү? Байсан юм шиг байлээ гэж. Тийм, seems to have гэхээр. Тэгээд keeping so that тэгснээр гэж байна тийм. За тэмдэглэл үлдээдэг юм шиг үлээ. So that тэр нь болохоор юм. Гайхалтай агуу язгууртан агуу эзэн ч юм уу. Агуу захирагч за мэдхгүй. Ялч байж бол язгууртан бол биш те. Язгууртан биш ээ. Лордын язгууртан биш үү? Лорд гэдэг чинь одоо эзэн л гэсэн үг шүү дээ. Тийм үү? Тэгээ язгууртан юм уу? Язгууртан чинь noble. Тэгээ агуу эзэн хадгалдаг Такоптер өөрсдийнхөө баян эд хөрөнгийг одоо тэмдэглэж хадгалдаг гэж үү? Ерөнхийдөө нэг тиймэрхүү. Тэгээд ер нь бол ерөнхийдөө энэ рекорд гэхэр чинь те түүх гэсэн үг шүү дээ. Одоо
жишээ нь би банкны шилжүүлэх хийх юм бол тэрийг хадгалаа л гэсэн үг л дээ. Надад одоо жишээ нь 3 алтан зоос орж ирлээ гэх юм бол тэрийг би бичээд авчихна гэсэн үг байхгүй юу? Тэгээд одоо энэ тэмдэглэлээ хадгалахын тулд бичгийг ашигладаг байсан юм шиг байлээ. Тийм болохоор энэ агуу эзэдүүд нь өөрсдийнхөө хөрөнгө мөнгийг юу яаж чаднаа л гэж штэ. Мэдэж чаднаа л гэж штэ. Track. За сүүлийн үйлдвэр. За Troy 6 was destroyed around the same ингээд хэлнэ 1200 гоожу гэдэг. За 50 за 1250 BCE and at approximately the same time many of the great Mycenaean palaces were destroyed, burned, or seriously damaged. Окей. Гинэ. Troy 6 нь болохоор сүнсэн. 1500 манай эртний өмнөх 1500 үеийн үеэр 1250. 1250 үе. Тэгээд тэр нь болохоор бас approximately гэж үгсэн үг. Ойролцоогоор. Ойролцоо ихэр жоохон сонирхол юм даа. Тэгээ тиймэрхүү утгатай. Ерөнхийдөө. Тэгээд ойролцоогоор болохоор энэ болохоор ойролцоогоор хамтдаа нэг удаа адилхан удаа at approximately the same time гэж байна шүү дээ. Ойролцоогоор нэгэн зүйлээ. Яг тэр хугацаанд гэсэн үг шүү дээ. Адил цагт. За адил цагт болохоор олон гайх агуу Mycenaean-ы одоо тэр орднууд одоо сүнсөө батсан үнэхээр одоо гимтсэн хэм. Одоо амар гимтсэн юм. Маш одоо хүн дээр яасан гэж те. Хүнд дайралтад өртсөн ч юм уу те. Дэмэж хохирол амссан ч юм те. За зэрэгдээ манай эртний өмнөх 1250 оны үед юм болсон байх нэ. Наад ойлгомжтой. 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 Окей. За. Гарах нь гайгүй юу?